Сайн юу яцхан? За. Тэгэлээ. За өнөөдөр би болохоор нэг Reddit-ээс нэг юм авсан заяа. Тэрийг яриа да. Манай гэр бүл хуучин mobile home гэдэг нэг юу байдсан штэ. Нэг юм дороо ингээд дугуйтай ингээд шууд амар юм урт гэрнүүд байдсан штэ. Мэдгүй. Америкт байдаг гэсэн заяа. Тийм юмд амьдардаг байжээ. Аав ээж дүү тэгээд түүх эзэнтэй ингээд дөрвөлээ амьдардаг байж штэ. Тэгээд гэсэн чи одоо ингээд 3 унтлахын өрөөтэй заяа. Өөрийнх нь өрөө нь болохоор байшингийн нэг цагт нь харин аав ээжийнх нь өрөө нь болохоор бүр нөгөө цагт нь байдаг заяа. Тэр хүртэл нь охины өрөөнөөс ингээ гал тоогоо хүртэл нэг юм урт хонгол үргэлжлэнгүүтээ гал тоогооны цаана зочны өрөө тэгээд аав ээжийнх нь өрөө байдаг гэсэн үг штэ. Тэр байшинд 10 гаруй жил амьдарлаа. Бүх хугацаанд одоо тэр охины өрөө хамгийн хүйтэн байсан үргэлж бусад өрөөнөөс мэддэхүйн би үнийг хуучин байшин халаалтын асуудалтай л холбоотой гэж бодоод нэг их юм тоодоггүй байлаа. Тэгтээ тэр өрөөнд надтай холбоотой хачин зүйлс цөөнгөө тохиолдож байсан. Хамгийн тод санагдсан нь нэг удаа намайг 15 настай байхад болсон явдал. Би шүн дунд сэрээд дахиж унтаж чадалгүй орон дээрээ чимээг өхөн хэвтэж байлаа. Гэтэл гинэд орны матрас хөл талд маань доош сууж байгаа мэт мэдрэгдсэн. Яг л хин нэгэн ирээд орон дээр суучихсан юм шиг. Тэр мөчид би шууд ойлголоо. Хин нэгэн байна гэж. Зүрхэм нь маш хурдан зохиолж биеэр хүйд тааж хөлс гарч хэллээ. Байсандаа хөдөлж чадахгүй мэт боллоо. Хэрвээ харвал тэнд хинч байхгүй гэдгийг дотроо мэдэж байсан болохоор хармааргүй байсан. Би үргэлж хаалгаа хааж унтдаг. Ээж минь гүн нойртой, аав маань шөнийн ээлжинд ажилладаг. Харин дүү маань надаас 8 насаар дүү бөгөөд тэр үедээ маш жаахан хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл тэр үед өрөөнд хинч орж ирэх боломжгүй байсан. Би аав ээжийн өрөө рүү хонглоор гүгээд очмоор байсан ч айдсаасаа болоод хөдөлж чадаагүй. Тэгээд нар мандах хүртэл унтахгүй хэвтлээ. Өглөө болоход л босоод өрөөнөөсөө гарч чадсан. Өөр хачин зүйлч бас байлаа. Заримдаа миний нэрийг шивнэх тун сонсогддог байв. Хонглоор харахаар гарч үцхэд ээж намайг дууцсан болов уу гэж боддогч хинч байдаггүй. Энэ явдал хэд хэдэн удаа давтагдсан. Ээж маань ч бас байн хонглоор алхах чимээ сонсдог байсан. Шал нь яг гал тоогооноос миний өрөө рүү алхах үед гардаг шиг шажигнаж дугардаг байсан гэд. Одоо би 30 настай. Бид тэр байшингаас 12 онд нүүсэн. Гэхдээ өнөөдрийн хүртэл тэр байшин тэр тусмаа миний өрөөтэй холбоотой зүүдийг дахин зүүдэлдэг. Зүүдэндээ би тэр өрөөнд орхоос айдаг. Хэрвээ орхвол бүх хугацаанд айцаа мэдэрч тэнд ямар нэгэн зүйл байгааг үргэлж мэдэрдэг гэж бичсэн байна. Болсон ингээд юм хэрэг ярих цаан хэрэг явдал хэрэг хин. Тэгвэл аллуу. Тий. За энэ үйл явдал 2000 оны ихээр болсон юм аа. Хотод олон байшин барилга замбраагүй зүрх зайгүй шахаж барьж байсан үе. Манайх гэр хороололд тооцоор өрсөн 2 давхар байшинд байдаг байлаа. Манайх ардаа уртаа хоёр л урт гудамтай хойгуураа дэмжлээд урдуураа хотчих маягтай. Манай хөрш айл их буурс цайтай. Манайхыг тэнд нүүж ирснээс аль үжээ олон жилийн өмнө хашаага хатгаад амьдардаг улс байсан. Бараг л 2 үеэрээ. Тэдний залуухан 2 эхнэр нөхөр 2 өвлөж авсан байдалтай амьдардаг байсан. Яг тэр өдөр зочирдмоор мэдээ сонсоод чихүүд хүрэн бодол төрөөд бараг хашаага байшинтай зөөж аваад холоо нүчгмээр болсон. Учир нь манай хөрш хашааны эзэн залуу мөчлүүлж түүний биеийн хэсгүүд нь хашаан доторх гүний хуудгаас нь гарч ирсэн явдал. Манай гудам даяараа дарамтад орсон уул шиг гундуухан царай цаанаасаа л юцхүйс санагдаад явчихсан. Хамгийн хачин бас гонцомоор юм шиг зүйл нь эхнэр нь цагдаа ирээд явдаг өдөр нүднээсээ ганц ч нүлмэс уналтгүй бараг л нөхөр нь амьд байгаа юм шиг байр байдалтай аашилж байгаа нь эвгүүтмээр. Тэдний хуудгаас нөхрийнх нь толгой гар бүгд тасарсан байдалтай болсон. Цээжиндээ гид саваараа сантиметр зайтай утганы сорив байсан гэж хожим нь сонссон. Тэр хэрэг гараад 3-4 хоногийн дараа манай гэр бүлийг айд зочирдом оруулсан мэдээ өгтлээ.
Улсын байгууллагад ажилдаг байрын шил зүүсэн үсээ халимаг хуваасан эвгүй гэмээр залуу орж ирээд танайх нүүх хэрэгтэй болчтой гэж хэллээ. Би юугаач ойлгохгүй тэгтээ жоохон уцаарлах маягтай чадахгүй гих санааг агуулад хідэн үг хэлтэл хуулиар шийдэж өгөх үү? Хууль бусаар шийдэж өгөх үү гэж ёцтой асуулаа. Энэ асуулт өдий олон жил өнгөрсөн ч ерөөсөө мартагддаггүй. Би дотроо жоохон айдас нүрлээд юу гэж солиороод гэд чанга дуу байтал худгаас биш хогийн цэгээс олуулж чадна шүү гэж хэлээд гараад явчихлаа. Хинч энэ зүйл сонсвол хол гих чинь зайлсхийхийг бодно биз дээ. Би ч тэндээс нүгэд хашаага тэр залууд хямдхан зараад 13-ын байруудаа айл хэсэж түрээлсээр амьдардаг болсон. Сүүлд манай гудам бараг л алга болчихсон. Харин цутгамал 8 давхар хэд хэдэн барилга баригдсан байлээ. Энэ хэрэг явдал мэдээ сувгаар гарч олонд хүрээгүй ч цаанаасаа л улс төрийн мөнгөний нөлөө оршдог гэж би боддог юм аа. Гэт бас ходог мөдөг. Хин хийсэн юм бол. Тэр нөгөө шилтэй нэ. Хинч асуугүй байх чинь ходог уу хогийцээгүй байгүй л. Тий. За нэг юм бол байна да. Баяртай. Дараагийн дугаараар уулзах. Бай.